Энэ булангараа бид ард түмний дунд мартагдж байгаа ховор сонин содон дууг судлан сэргээж, дуулаж, хойж үйдэн өвлүүлэн үлдэх юм зорилготой шүү дээ. Энэ удаа бараг ардын өнгийн цэцэг гэдэг дууг бид та бүхэндээ онцолж байна. Ууланд улсан цасыг урстал хайлуулдаг хурмаст, өөшигний алга зүрхийг уярдл чичрүүлдэг хонгороо гэсэн бадагтай энэ дөрвөн бадаг дууны тухай та бүхэндээ үзүүлж өгүүлье. Улам жил ёсоор дуун шаглаа болон байна. Монгол Улсын гавьяач жүжигчин, соёл урлагийн их сургуулийн дуул хурлагийн тэнхимийн багш Чулуун чимийг хөтлөн явуулнаа. Эртнээс нааш уламжлагдсан ирсэн эгшиглэнт ардын дууг энэ цагт үлдээн хөгжөөж түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний олон нийтийн телевиз. Дуун шаглаа. Өнөөдөр бид бараг ардын дуу өнгийн цэцэг гэдэг дууны тухай ярилцахаар хүрэлцэн ирээд байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт соёл урлагийн их сургуулийн, хөгжмийн урлагийн сургуулийн хөгжимчин багш нар, дуучин Цэнд Аюуш, за соёл урлагийн их сургуулийн багш, соёлын өвийн төвийн зөвлөх, соёл судлаач Юндан Бат нар хүрэлцэн ирээд байна. Ер нь та энэ бараг ясны тухай, бараг дууны тухай эхлээд нэг товчхон яриач. Монголчуудын дууны угс гадны бүлгүүд дундаа энэ манай бараг ястангууд бол энэ дуу хөгжмөрөө бас өөрийн нүүр царайтай ийм одоо арт юм гэж хэлж байна. Дуу сайтай богино дуунууд олонтой. Манайд бол энэ бараг одоо яснууд эмчний энэ цөөнх оршиж байгаа сумбал цөөх л дээ. Манай энэ Торонто аймгийн хөлбөмбөр сум, цаана гурван заал сум. Тэгэл тэгтэл одоо энэ баргын ард түмний тэр одоо ардын яман бэлэг, ардын дууны нүүр царайг бол тэрөөхөн одоо цөөхөн сум гэхгүй, цөөхөн одоо энэ угсаатны бүлгийн цөөхөн төлөөлөгч байгаа ч гэсэн энийгээ бол бүрэн илэрхийлж чаддаг гэж санаж байна. Бид нэр бараг ардын дууны тухай ярьж байгаа юм чинь энэ өнгийн цэцэг гэдэг дууг бол энэ газруудаар явж байгаад сонсоогүй шүү. Тийм үү. Тэгэхээр энэ ховор дуу байх юм. Яаж хаанаас олж яаж сэргээвэ? Энэ 1958 оны нэг ардын дууны төвөр байдаг юм аа. Тэр цоодлогой, тэгэл хээцрийн цоодлогой, манай нөгөө уртын дуучин цоодлогой чинь солийн цоодлого гэдэг юм чинь төн шүү дээ. Тэдний л одоо сонгуулсан дуу байх та. Хүмүүсийн эмэгтгсэн нэг юм жижигхэн ном байдгийн. Тэр номон дээр энэ дуу бол бараг ардын дуу өнгийн цэцэг гэж бичигдсэн байдгийг. Тийм. Тэгээд энэ ихшгийн бичээс гэж сайхан юм да. Энэ үгийг харъя л да хоёлаа. Ер нь одоо энэ дөрвөн бадагтай. Эхний хоёр бадаг бол одоо энэ нөгөө нэг хайлар мөрөнгө дуу гэдэг штеп. Тэр дууны үгтэй адилхан байгаа юм да. Ууланд унсан цасыг урстал хайлуулдаг хурмаст, уушгины алга зүрхийг уярдл чичрүүлдэг хонгороо. Шил дээр буусан цасыг шингэтэл хайлуулдаг хурмаст, цээжний алга зүрхийг чичрүүлэн цохилуулдаг хонгор гэж байгаа. Тий. Эхний бадаг бол ерөнхийдөө нэг иймэрхүү тийм нэг хайрын шинжтэй одоо нэг тийм ойр нилээн тийм ойр татна тий. Юу одоо юу төвнүүлүүлж байгаа тийм шинжтэй тий. Эхний хоёр бадаг бол нэг иймэрхүү сүүл дараагийн хоёр бадаг арай өргөн утга агуулж байгаа юм шиг тийм. Ингээд уншаадах. Өнгийн цэцэг өвлийн сардаа хуурдаг юм аа. Өнгөтэй гойд нь болоо юу? Өөрлөө харах болоо юу гэдэг нэг асуулт байна. Ягаад өөр тийш хараад эхлэх гэсэн чинь янз янзын цэцэг намрын сардаа ганддаг юм аа. Янзтай гойд нь болоогүй юм аа. Янгийн ирэхээр болдго юм аа гэдэг дотоод мөн чанар нь оруулсан. Тэгэхээр энэ дуу бол
нэг үг нь ийм тэгээд аян ийм одоо үг ая хоёр нь бол хоорондоо үнэхээр хавцалцсан юм байна. Тийм учраас бол эхний хоёр бадаг бол ерөнхийдөө одоо ингээд бүр нэг тийм хувийн одоо дотоод хүний дотоод сэтгэл тий дараагийн хоёр бадаг бол ерөнхийдөө агуулгын жоохон нэлээд томроод ер нь амьдрал гэдэг чинь бол одоо ер нь өөрийн гэсэн жамтай тэр чи одоо сэтгэл гэдэг бол сэтгэл ирэхээр одоо ер нь юм болгон сэтгэлд бол захирагддаг гэснийг бас сэтгэлээ дагаад хүн амьдрдаг гэсэн тийм нэг утга агуулдаг шиг надад санагдаад байгаа тийм ээ. За тэгэхээр хоёлаа дууныхаа эхний хоёр бадгийг сонсох уу. За 지치룰 홍걸음이 시대대로 보사 사시게 신계대드 해도딱 오르마스타 세진이 아닥 주르히게 지치루된 석굴딱 Дуу минь дур тайхан дуу минь дуулим талын минь уянга тайхан дуу минь эцгийнхээ гэрт их шилхийн сонслоо эмнэгхэн залуудан сэтгэлэн уйраалуу. Ерөөсөө монголчууд бол эртний түүхээс эхлэл бие биентэйгээ одоо газар орны хувьд ч амьдарч байгаа нутаг дандаа салгаатай бие биентэйгээ одоо ойр дөт явсных энэ аман бэлгэн ардын дуун хоорондоо бие биендээ нэг шингэсэн байдаг юм бол өнгийн цэцэг гэдэг дууг манай залуу дуучин Цэн Давиш дуулж байгаа. Манай ардын богино дууны ангийн одоо анхны төгсөгчдийн нэр. Тэгэхээр энэ дууг одоо дуулахад ер нь ямар шүү сэтгэл төрсөн өөрөө тэр тухай бас ярил сонирн байна. За тэгээ энэхүү бараг ардын өнгийн цэцэг гэж дуу маань дуулахад бол их уянгалаг нот одоо царааны хувьд бол их жижигхэн хэрнээ их тийм том айхтар тийм хоолой хүч шаардаад байхгүй. Тэгээ жижигхэн хэрнээ айгүй тийм утга агуулгын хувьд өргөн их гүнзгий утга агуулдаг. Ерөнхийдөө манай бараг ардын дуунууд их тийм уянгалаг их өргөн утга агуулгатай. Тэг ерөнхийдөө зүүн Монгол ардын дуу, бараг дуу, бүрээд дуу, үзэмчин дуунууд маань ерөнхийдөө тиймэрхүү дуунууд байдаг. Ноотны хувьд энд бат багшаа та одоо харж штэ ер нь ингээд жижигхэн байгаа. Тэгээ энд нэг энэ хідэн ноотны хөдөлгөөнүүд нь яг нэг ижилтэм ингээд давтаад л байгаа байхгүй. Тэгээ нэг юмыг ингээд сургаад ч байгаа юм шиг, номлоод ч байгаа юм шиг тийм ээ. Бүр хүний сэтгэлд ингээд нэг хатаах гад ингээд оролдоод байгаа юм шиг нэг тийм хоног тий. Тэгэхээр энэ давтагдаад байгаа хэрнээ нь ерөөсөө нөгөө үгийн утгын энэ аялгаа өөрөө илэрхийлэх чадaltaй. Ингээд таагт болгондоо нэг юу ингээд давтаад байгаа юм шиг мөртөөс хүнд очихдоо энэ бол нөгөө үйл явдал өрнөөл за энэ одоо дуу эхэлж байна, өрнөж байна. За ингээд энэ тайлал болоо гэдэг нь ойлгож байгаа. Тэгээ ийм дуунууд бол байдаг л да. Жишээлбэл ижилтийн ганцхан шорго
эжилдээ ганцхан шармаараа хөгөл фадер тусах дантар дараа паагэл тус дараа падара та паагэл дөрөв юм төмөр параа юу энэ хэсэг өгүүлэмжүүд нь цөмөр нэг өнгөн дээр дуусан мөртлөөсөө тэр хооронд тэр амьдралын их олон юмыг өгүүлээд өнгөрдөг шиг энэ доо бол ингээд дараараа дарирара дараараа дарирара энэ бол яг хүүрний бүр ингээ яриад байгаа юм шиг дараа нь хариулж байгаа юм шиг. Тий, яг яриад бүр хилээд байгаа юм шиг. Үг гэдэг нэг мундаг юм байна шүү дээ. Энэ үг чинь өөрөө дагуулад энэ үеийг дахин давтагдаад байгааг хүнд мэдрэгдүүлэхгүйгээр ингээ цааш нь аваа явчихдаг юм байна. Ардын дуу гэдэг чинь энэ нөгөө үг гэж нэг чухал юм байна. Тийм учраас тэр аяыг бол жижигхэн гэж ер нь голох хэрэг байхгүй тийм ээ. Тэгэхээр ямар ч жижигхэн юмыг аваад их сайхан том юм болгоод энэ утга агуулганд нь тааруулаад дуулах юм бол дуучин хүн ямар ч дууг сайхан уран бүтээл болгож болно гэж. Ийм том санааг ил хэрэг. Тэгээд өгтөйгөө ийм авцалцсан байна гэдэг бол энэ дуу бол одоо манай уран бүтээлчд эзэмшээд цааш нь ингээд үе үедээ дамжуулаад явбал энэ дуу бол одоо өнгөрөөд үлдэх нэ. Урын санд нэг манай дуучдын урын сан баяжхад хэрэгтэй байна. Түүнээс гадна манай энэ саадны бүлгүүдийнх нь энэ одоо аман бэлэг бас цаашгаа энэ хадгалагдаж үлдээ. Тэгэхээр их буянтай юм хийж байгаа юм байна. Энэ залуу дуучид маань бол урын сангаа одоо баяжуулах талаар бас эрэл хайгуул хийж байгаа юм байна. За ингээд бүгдээрээ дуугаа нэг бүтнээр нь сонсъё да. Манай сонсогч ч гэсэн бас сэтгэл нэг хоногшоод авах хэрэгтэй. 오간다 보상 사시게 오라사다 해도딱 오르마스타 오시기니 아박 소리기게 오야타다 지치러올 때 헝거름이 시디대로 보상 사시게 신게대다 해도딱 오르마스타 세진이 아닥 소르히게 지치로댕 철도딱 헝거름이 엉덩이 세세게 어디가 살다 헐떡이만 옹긋해 거이던 뽕떠도 오르둔 하라 뽀또요다 양자양지 세세게 남리한 살다 깐버뜨기만 양스태
За дууга бүтнээр нь сонслоо. Танд юу бодогдож байна бас нэмж хэлэх юу байна? За энэ дуу цаашдаа бас манай ардын авьяаснуудын манай дуучдын урын санд одоо дэлгэрээд тэгээд манай нутаг орон даяар бас дуулагдж байгаасай гэж бодож байна. Нэвтрүүлгийн зорилго ч бас тийм байх. Дуу минь дуртайхан дуу минь айдаа дуу минь ад тайхан дуу минь аглаг талын минь аялгуу тайхан дуу минь амрагхан чамдаан аяланхан өглөө алагхан зүрхийн уйраан татлуу